Сайн байцгаана уу хүнд үзэгчдээ. За өнөөдөр манай дефакто нэвтрүүлгээр Монгол улсын нийгмийн даатгалын тогтолцооны тухай. За энэ дотор нийгмийн даатгалаас гадна тэтгэвэр хамгийн гол нь ордог. Монгол улсын байх ёстой. Аливаа улс төрд байдаг, аливаа улс оронд байдаг хамгийн том уг нь сан л да. Яагаад гэвэл хүмүүс 30-40 жил хадгалж байгаад хэрэгэлдэг тийм сан бий болдог. За энэ сан маань ер нь ямар хувь төвшөнд байна вэ гэдгийг ярина. Надад бусд оронтой голдуу ер нь бусд оронд ямар тогтолцоо байд юм бэ гэдгээс эхэлнэ. За ийм яриаг би нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Басангийн Батжаргалтай хийх гэж байна. Басангийн Батжаргал нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга. Санхүү эдийн засгийн дээд сургуулийг банк, зээлийн эдийн засагч, санхүүч мэргэжлэр бакалавр, санхүү эдийн засгийн дээд сургууль, бизнесийн удирдлагын магистр, Америкийн нэгдсэн улсын Аризонагийн сургуульд хэлний курс, Калифорнийн олон улсын их сургуулийг шинжлэх ухааны магистр, Монгол улсын боловсролын их сургуульд багшлах мэргэжлийн сертификатын сургалт, Монгол улсын их сургуулийг бизнесийн удирдлагын доктор зэрэгтэй тус төгссөн. Хадгаламж банкнд зээлийн ажилтан, тусгай активын албаны дарга, худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд банк, санхүү даатгалын багш, нийгмийн даатгалын ерөнхий газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд мэргэжилтэн, нийгмийн даатгалын хэлтсийн дарга, нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд нийгмийн даатгал хуримтлалын сангийн бодлогын газрын даргаар тус ажиллаж байсан. 2025 оны 3 дугаар сараас нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдсон ажиллаж байна. Хамбогд уус хатан туулгуулын хөвөндөх цэнгэг агаартай бүсэд байрлалтай. Хүүхдэд ээлтэй хотхны төлөвлөлт болон эрүүл амьдралын хэм маягийг эрхэмлэгч та бүхнийг King Tower апартментийн 5 дугаар ээлжийн орон сууцнд урьж байна. Амар тайван амьдрал. Аян давтагдаж шүү. За сайн байна уу та. За сайн байна. За хоёлаа яг Монголын асуудлууд руу орохоос өмнө энэ ер нь нийгмийн энэ яг энэ тогтолцоо нь өөрөө яаж бий болсон, яаж ажилдгийг бусад оронд үгээр эхлэх үү? За тийм. За баярлалаа. За нийгмийн хамгаалал гэдэг энэ том ойлголт тэр дундаа нийгмийн даатгал гэдэг ойлголт хамгийн анх за 1800 оны сүүлээр Германд анх хуульчлагдаж бий болсон төвхтэй. За энэ ямар одоо агуулгаар орж ирсэн бэ гэхээр одоо хүн болгоно өөрөө шимтгэл төлж тийм ээ энэ өөрийн гэсэн сан дундаа бий болгоод за эрсдэл гарсан тохиолдолд одоо тэр эрсдлийн сангаасаа эрсдлийн хуваалцдаг энэ тогтолцоог хамгийн анх одоо Бисмаркийн онол гэж ярьдаг, загвар гэж ярьдаг энэ Герман загвар гэж бас нэг талаас ярьдаг нэг ийм анх одоо үүссэн төвхтэй. Бас Английн загвар гэж бас байдаг, Бэвриж загвар гэж бас байдаг. Тэр нь болохоор ерөнхийдөө бол татвар суурьтай. Та татвараа төлчихсөн тохиолдолд танд хамгийн бага одоо ийм төрлийн тэтгэвэр өгнө шүү гэдэг ийм бас нэг загвар бас байгаа. За энэ хоёрыг хослуулсан одоо Нордикийн загвар гэж бас сүүлийн үед судлаачид бас яриад байгаа. Бас зарим улсууд авч хэрэгэлдэг. Үндсэндээ нэг ийм 3 үндсэн ийм загвараар улс орнууд одоо нүүбэд бүртгэлтэй 193 улс орнууд энэ нийгмийн хамгааллын тогтолцоогоо, нийгмийн даатгалын тогтолцоогоо бүрдүүлээд явж байгаа юм байдалтай байна. Тэгэхээр энэ нийгмийн хамгаална гэдэг санаа юу вэ гэхээр ингээд чивэл Бисмаркийн үед одоо хүн ингээд тосгонд нэг нь өвдчихөл юм бол тэгээд тэр хүн нэг ажил хийж чадахгүй, орлогогүй болоод өлсөөл тэгээд одоо яад юм те хүн тэр хөрш мөрш нэг хоёр туслал юм байгаа. Ерөнхийдөө өвдгөл юм бол дуусчдаг тий. Тэр амьдрал ажил нь дуустдаг хүүхд нэрээд өгөө. Тэгэхээр бүгдээрээ хин ч өвдөж магадгүй учраас нийлээд нэг юм сан байгуулад аль өвдсөндөө өгье гэмэгц одоо юм сайн дурын тэг би буцааж авахгүй шүү гэсэн санаа байгаа шүү танд чинь тийм voluntarily тий non-refundable юм. Тийм сан гаргаад тэгээд ингээ явсан чинь нөгөө хүмүүс нөгөө хүн аль нэг хүн өвдлөөч гэсэн асуудлаа шийдээд яваад исэн байхгүй өгөж өргөдөхгүй алга болохгүй тэгээд эдийн засаг хохиролтой шүү хүн гэдэг чинь тийм. Тэгээд энэс үүдэлтэй гэж. За тэгээд тэтгэврээ ингээд өгөөд цуглуулад байх юм бол 40 жилийн дараа би нэг ажиллаа хийхээ болсны дараа нэг орлоготой байх юм байна гэдэг энэ санаа хаанаас анх гаргасан гинэ? Тийм энэ санаа бол хамгийн анхны санаа бол Германаас гарсан санаа. Яг тэр сэмнэн төрөний дурддаг
Бисмаркийн одоо Отто фон Бисмарк гэдэг канцлер байх үед баталсан хууль. Тийм бол анхны тэтгэврийн хууль нь бол Германд батлагдсан төгтэй. Тэгэхээр энэ санаауулыг таны хэлдгээр тий шимтгэл төлнө. Энэ шимтгэл төлөхөд бол ажилтнууч болон ажилтан хуйлаа бас оролцсон. Тэгээд сонгой бүрдүүлээд эсэлээ дундаа хийгээд хамгийн эрсдэлтэй бүлэгтээ их төрүүлж өгөөд ингээд 9 санааны зарчмаар санхүүжилттэй хийгээд явъя гэсэн санаауулыг 1898 онд бол Германаас анхааралтай юм. Тэр тэгвэрт гараад бол аавна. Гэтэл тэр тодорхой нэг тоо байгаа шин. Миний өгсөн нийт татварын хэмжээ. Тэгмээс одоо миний нэр дээр нэрийн данс бий болвол яг хэд байгаад хэдийг авцсан бэ гэдэг асуудал гараад үлдсэнийг нь одоо өр хөвгт нөгнөө гэдэг яриа энийг одоо хаанаас гаралтай. За тийм энэ бол бас нэлийн сүүлийн үед гарсан 1960-ад оноос эхэлж гарсан бас онлын үндэслэл байгаа. Энэ бол нөгөө 9 санааны зарчим гэдэг зүйл дэлхийн 2 дугаар дайны дараах их төрөлтийн үеэс эхлээд бас жаахан хүнд байдалд орж эхэлсэн. Яг тэгвэл одоо нөгөө их төрөлтөөр төрсэн хүмүүсүүд чинь тодорхой хугацааны дараа тэтгэвртэй гарч л таарна. Гэтэл энийг санхүүжүүлэх өмнөх үеийн хүмүүсүүд маань цөөхөн насчаад ирэхээр тийм ээ. Тэгэхээр энийг анх санааг бол 1958 онд бол энэ Буканан гэдэг эрдэмтэн, Америкийн эрдэмтэн, Нобелийн шагналын эрдэмтэн бол энийг анх гаргасан байдаг. 1958 оны одоо өөрийнхөө онлоор. Тэгэхээр энэ ирээдүйдээ одоо энэ хуримтлал хэлбэртэй байх ёстой шүү. Хүн болгоны яг төлсөн мөнгийг яг дансанд нь хуримтлуулад тэндээсээ одоо хөрөнгө оруулалтанд хийж аривжуулаад тэндээсээ тэтгэврийг нөгөөрөө гэсэн юм санааг бол 58 онд анх гаргасан байдаг. Тэгээ энийг бол бас улс орнууд одоо яг өөрийнхөө улсын онцлогт тааруулаад ямар хэлбэрээр хэрэгжүүлэхээ бас жаахан зассан байдалтаар нэвтрүүлж ирсний хамгийн ихнийх нь бол Чили улс. Чили улс бол яг 70-аад оны дунд үеэс эхлээд яг энэ хуримтлалын тогтолцоогоо яг энэ Буканан гэдэг энэ доктрийн онол дээр тулгуурлаж бий болсон. Сайханаас сурсан манай нэг холбооны манай нэг нийгэмлэгийн гишүүн байсан уулзж ирсэн. Тэгвэл та мундан хүнтэй уулзсан. Тийм уулзж ирсэн. Тэгээд за Чили хэрэгжүүлсэн. Тэгээд аль зэрэг амжилттай болсон Чили. За Чили бол 70-аад оны сүүл үеэс эхлээд яг энэ одоо бидний ярьж байгаа шиг одоо хуримтлал болгоё гэдэг энэ даатгал хэлбэрээс хуримтлал болгоё гэдэг санаагаа бол тэд нар амжилттай хийсэн. Пиночегийн хийсэн ажил шүү дээ. Пиночетийн үед хийсэн ажил. Мэдээж энд бол Колумби их сургуулийн докторууд байж маш их тусалсан. Тий, Чикагогийн их сургуулийн багшлаар андуурсан байна. Тэгээд Фридманы яг тэр онлын даваа явсан. Chicago Boys гэдэг нэртэй хөтөлбөр гарч ирсэн. Тий. Тэгэхээр энэ Чилийн туршлага бол их олон жил их маш сайн туршлагад орж явсан. Тэгээд 70-аад оны ихэнх дунд үеэр анх амлаж байхдаа за та бол 25 жилийн дараа 30 жилийн дараа амьдралд бол хангалттай хэмжээний тэтгэвэр авах боломжтой байна гэдэг 70-аад оны дунд үеэс нэг энэ загвараа одоо нэвтрүүлж авахтаа бол одоо амлаж байсан боловч 2000-ад оны дунд үеэс эхлээд ихний хүмүүс нь тэтгэвртэй гарч эхлэхэд тэр хангалттай хэмжээнд хүрээгүй Чили улсын хувьд бол амлсантай хүрч чадаагүй. Тэнд дунд бол янз бүрийн эдийн засгийн хямралууд тийм ээ. Нэг нөгөөх нь уул уурхайгаас манайх шиг их хамааралтай зэсийн үнээс хамаарал хамаг юм маш өнө. Манайх шиг. Тий одоо эдийн засгийн уналтууд байна. За 90-ад оны үеийн хямралууд байна. Нефтийн хямралууд байна. За 2000-ад оны хямралууд. За дараа нь 2008 оны хямрал. Одоо сая ингээ ковидын хямрал гэдэг. Энэ хямралууд тэр хоримтлол хэлбэртэй загвар дээр нэлийн хүндрэл учруулж байгааг харуулсан. Нөгөө талаас инфляцийг тооцох, яг үнэ. Мөнгөний ханшийг тооцох, худалдан авах чадварыг тооцох боломж нь хязгаарлагдмал учраас одоо Монголд ч гэсэнтэй 80 оны одоо хэдэн төгрөгч одоо хэд вүлээ тийм ээ. Тэгэд энийг тийм үржүүлдэг тийм механизм байхгүй учраас боломжгүй бас. Тэгэхээр тухайн Чили улс одоо 2000-ад оны дунд үеэс эхлээд нийгмийн даатгал гэдэг одоо яг манай ашиглаж байгаа загварыг үндсэн загвараа болгоод үндсэн хамгаалалт болгоод хуримтлалын загвараа бол харин хоёр дахь хамгаалалт болоод ингэ давхаргаа олон болгож ин гэсэн. Энэ бас олон улс яг энэ чиглэлээр бас нэлээд эрчимтэй орж байгаа. Хуримтлал маань өөрөө даатгал хэлбэрч шилжиж шít. Энэ бол тийм. Даатгал гэдэг чинь юм болсол чам төлөх болохоос болоогүй байхад төлөхгүй. Тий. Нэг нөгөөх нь нийт үлдсэн төгрөгийнхөө үлдсний намнаа гихч байхгүй. Тий. Тэгэхээр манайх одоо нэрийн данс гэж хэд онд гарсан бэлээ. Тий. Манайх бол одоо төрөнд дурдсанаар бол 1995 оноос эхлээд хамгийн анхныхаа нөгөө шимтгэл төлж эхэлсэн хуулиа батлаад мөрдөж эхэлсэн. Одоо 30 дахь жил дээр явж байна.
Тэгээд тэр даруйдаа бас яг 5 жилийн дараа 4 жилийн дараа 99 онд нэрийн насны тухай хуулиа баталсан. Түүхтэй Дэлхийн банкны бас зөвлөгөөдийн тусламжтайгаар олон улсын байгууллага. Тэгэхээр энэ ямар санаа явьжсэн бэ гэхээр энэ хоримтлал руу явах ихний шатаа бол бас хийсэн гэсэн үг. Хоримтлал руу явахын тулд эхлээд юу хэрэгтэй вэ? Бүртгэл байх хэрэгтэй хүн болгон дээр. 1960 оноос хойш төрсэн бүх даатгуулагч дээр бол одоо үүссэн бүртгэл манай дээр маш сайн байгаа. Тэгэхээр мэдэрээ хувьд бол хуучин бол Бисмаркийн загвар байсан. 95 он хүртэл бол нэг шимтгэл төлдөггүй байсан. Хуулийн тийм байсан. Тэгээд бид нар хоримтлал байхгүй байсан учраас 95 онд одоо шинэ хууль хэрэгжүүлээд эхний хүн тэтгэврт гарахад бид нар нөгөө төлж байгаа шимтгэлэгч даатгуулагч төлсөн шимтгэлээс л тэтгэврээ санхүүжүүлэх одоо тийм арга л бидэрт байсан. Хуваарилтай арга гэж. Тэр үед чинь маш том инфляци явагдсан. Маш том яг үнэ. Тодорхой хугацаанд тодорхой жилүүдэд 200-300% инфляцтай байлаа шүү дээ тийм. Тэгмээс мөнгө цаас болоод эхэлгээ. Нөгөө юм авсан шалгаагүй, аваагүй шалгаагүй болж ирсэн тийм. Тийм яг үнэ. Та бол зөв дээ. Энд дэр 1993 оны инфляц гэтэл жилийн 348% байсан гэлээ. Тэгэхээр тэр өндөр инфляц дээр бол яг хоримтлалын загвар руу ороход бол бас баг боломжгүй байсан гэдэг бас иргэд судлаад тийм төгөлд гарч байгаа. Ер нь бол 10%-аас тодорхой байж нэг жоохон эдийн засаг галбирч нь тийм. Тогтворжиж бэхчин гэвэл инфляцны 2-3% байх ёстой шүү дээ. Инфляц чинь зах зээлийн эдийн засаг заавал бий болдог зүйл л дээ. Ганц тэрийг 2-3% дээр барьж чадах юм бол одоо чек тэгж бариад байгаа юм. Тийм. Тэгээд ингээд яг саяын 50-ийн ярьсан хүчин зүйлээс болоод тэтгэвэр авсан хаваагүй мэдэгдэхгүй хэмжээнд болж ихсэн. Тэгмэгц нөгөө худалдан авах чадварыг дэмжихийн тулд засгийн газар нөгөө сангийн чинь өөрөө сан биш сангийн яам руу шилжээд сангийн яам ч өөрөө мөнгө нэмж гаргаж байгаа учраас өөр дээр нь шилжчихсэн. Тэгээ баахан сүлдө өртөө болчлоо шүү дээ. Тэгээ хизээ тусгай болгосон бэлээ. Энэ нь бол 2000 оноос эхлээд ингээд нэрийн насны аргад бол шилжээд тэгтээ бол тэнд хоримтлал бол байхгүй тийм ээ. Хийсвэр дүнтэй. Тэгээд 1996-аас 2000 он хүртэл хугацаанд эдийн засаг бол маш хүнд байх үед улсын төсвөөс нөгөө хариуцж тэтгэвэр олгодог хүмүүсийнхээ тэтгэврийг улсын төсөв бас төлж чадахгүй байдал хүрсэн байлээ. Энэ дотор нь цэргийн тэтгэвэр хэдэн оноос яг 96-аас 2000 оны хооронд маш хүнд бас байсан. Тэгэхээр тэр үед та санаж байгаа бол нөгөө банкн дээр л очролдог тий ахмадууд тэгэл санхүүжилт дуусчлаа гэж ахмадуудыг буцаадаг үе дээр. Тэгэхээр энэ үед ямар нөхцөл байдал үүссэн бэ гэхээр улсын төсөв өөрөө хариуцж өгдөг, төр хариуцдаг хүмүүсийнхээ тэтгэврийг өгч чадхаар нэсэх болсон юм бэл. Энэ дотор нь цэргийн тэтгэвэр аваагч 95 оноос өмнө тэтгэврт гарсан бас 100 гаруй мянган хүмүүсийн тэтгэврийг энэ хүмүүсийн тэтгэврийн нэг хэсэг даатгалын сан дээр цугларсан орлогоосоо бас төлж исэн тийм үе гараад энийг бол 2012 онд бол тооцоо нийлээд 11-аас 12 оны хооронд бүх тооцоогоо нийлээд тэгээд бүх өрийг нь бол хоёр талтай тооцоо нийлээд төлөө дууссан баг. Хэдэн онд? 2011-аас 12 онд. За 2000 хамгийн өндөр хөгжилтэй байсан үе шүү дээ. Тийм хамгийн өндөр 12 онд тооцоо дууссан юм уу? Тооцоо дууссан гэсэн. Тооцоо дууссан буюу эн чинь өстой юм өгцсөн гэсэн үг тийм. За тэгээд яасан. За одоо асуудал нь юу болж байгаа вэ гэвэл за тэтгэврийн сан бол тодорхой актуар тооцоолд үндэслэж шимтгэлийн хэмжээгээ тогтооно. Тэтгэврийн хэмжээ шимтгэлтэй хэмжээтэйгээ уялдаатай байх ёстой шүү дээ тийм ээ. Энэ логик бол тийм л логиктой. Тэгээ анх манай тэтгэврийн тогтолцоо 1995 онд эхэлж байхад яг тэтгэврийн даатгалын шимтгэл бол 19% байсан. 13.5%-ийг нь ажил олгогч төлдөг. 5.5%-ийг нь ажилтан төлдөг байсан юм түүхтэй. Энэ тогтолцоодоор хаяж 30 жил 40 жил явах хэвээр тийм тооцоол анх актуарчд хийсэн юм байл. 2008 оноос эхлээд 4.10-ын бодлого гэдэг та одоо санаж байгаа тийм. Тэгсэн. Татварыг бүгдийг 10 болгон гэж. Тий. Зорилт тавиад 2007 онд хийсэн 8 оноос ийм төлбөр явж гисэн 4.10 гэдэг тий. За тэгэнгүүт нөгөө 19%-ийг автоматар 14 болгоод за байгууллага 7.7% ажил олгогч ажилтан бас 7% төлдөг болгоод ингээд огцон болгосон. Энэ бол одоо актуар тооцоолын хувьд бол аюу том цохилт болсон. Тооцоологдоогүй бууралт болсон. За энэ бууралтыг бол сан бол нэлээд дааж явсан. 2013 он хүртэл бол ямар нэгэн байдлаар хамралтаа нэмэгдүүлэх маягаар дааж явсан. Харамсалтай нь 2014, 2015, 2016 онд нөгөө
нөхөн даатгалын хууль гэж батлагдаад 1990-с 2000 оны хооронд та ажиллаа хийж чадаагүй, та даатгалаа төлөөгүй байсан бол бүтэн төлж болно гэд өршөөлийн хууль маягийн хууль батлаад 610 мянган хүн хамрагдсан. Тий. Гэхдээ 95-аас тухайн үеийн хөдөлмөрийн ёсны доод хэмжээ буюу 960 төгрөгөөр төлөвлөсөн. 2013 онд. Ингээд нийт цугларсан орлого бол 38 тэрбум төгрөг. Энэ онуудад 960 төгрөгөөр 960 төгрөгөөр тооцож шимтгэлийн төлөвлөсөн. Тэтгэврийн олгохтой бол 2013 оны мөнгөн дүнгээр тэтгэврийн олгоод эхэлсэн. Одоо орлогын хэмжээ бол 38 тэрбум төгрөг. За. Одоогийн бид нар авч байгаа ачаал бол одоо 2.8 их нийт төгрөгийн ачаалаа явж. За ачаал гэдэг маань Одоо зардал гэсэн үг. тий. Одоо хэд гинэ? 2.8 их нийт төгрөг. Энээс чинь болоо тий суурилтай. Их 80 төгрөгийн. Тий. Тэгэхээр нөгөө та түрүү хэлсэн шүү дээ. Даатгалын нийгмийн даатгал гэдэг бол ойлголоо. Даатгалын зарчим бол ирээдүйд гарах эрсдлийг даатгадаг үндсэн зарчим нь бол тийм олон улсын зарчим. Гэтэл бол саяны өршөөлөө хууль бол аль хэдийн гарцсан эрсдлийг буцаагаад заатгачаар. Даатгал тэтгэвэр хоёрын хооронд өшөө ямар юу ордгийн даатгал дотор. Энэ даатгал дотор бол үндсэн гол зорилго бол өндөрнөөс тэтгэвэр тийм ээ. Тэтгэвэр бол үндсэн гол тэтгэвэр байна. За дараа нь бол тэтгэмж байна. Энэ бол богино хугацааны одоо эрсдлүүд одоо нөгөө хөдөлмөрийн чадвараа тийм хүүхэд харж байгаа үеийн тэтгэвэр тэтгэмж ажил хөдлийн бас тустай ажил хөдлийн. За тэгээд үйлдвэрлэл ослын даатгал байгаа. За ослын. Та процентээр хэлбэл тэтгэвэр хамгийн их нэ? Тэтгэвэр бол хамгийн өндөр нь одоо бол 17% байгаа. 17%. 17% тий. Тэтгэмж болохоор 1.8%. 1.8 за. Ажил хөдлөл бол 0.7. 0.7. Тэгээ ослын даатгал бол 0.5-аас 1.5-ийн хооронд. Уурхаа бол өндөр төлнө. Эрдийн ажлын байр бол 0.5-аар төлнө. Тэгээд за яг энэ үгээр сан чинь яг ийм пропорцтой байна уу? Яг үнэ тийм. Яг пропорцоор тийм. Хууль араач тийм. За тэгээд өнөөдөр одоо хэдэн төгрөг байгаа яг танд? Одоо тэтгэврийн даатгалын сан бол 24 оны эцэг хэд? 24 оны жилийн эцэг тэтгэврийн даатгалын сан дээр бол татаастай ажиллаж байгаа. Татаас буюу улсын төсөөс бид нар мөнгө авч ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр тэтгэврийн даатгалын сан татаас гэдэг чинь тэтгэврээ өгч чадахгүй байгаа юм ба шүү дээ. Тийм. Орлого зарлага бол зөрүүтэй байна гэсэн. Тийм. Татаас нь хэдэн хувь байд? Одоо 2025 онд бол 1.4 их нийт төгрөг байна. 1.4 нийт хэд байх хэвээр? 1.4 нийт бол 2025 онд бол бид нар тэтгэврийн даатгалын сангаас 5.3 их нийт төгрөг олгоно. Олно гэж төлөвлөж байгаа. Одоо төлөвлөж байгаа. За хэрэгжээд хэлчихсэн. 5.1 барах. 2024 оноор ярих юм бол 1.4 их нийт төгрөгийг энийг хэдэн үлдэгдэлний хэдэн төрөөс авсан байдیں۔ Тэр 1.4 бол энэ оных. Тэгэхээр бүгдийн төрөөс авчин гэсэн. 2024 оны 25 онд шүү. 25 оны. Юу гэсэн үг энэ? Тэтгэврийн сан чинь хоосон гэсэн үг. Тэтгэврийн сангийн зөрүү бол одоо 1.4-ийг бид нар улсын төсвөөс авчиж бид нар ажиллаж гин гэсэн үг нэг басна. За. Тий 5.3 их найт төгрөг бид нар одоо олох хэрэгтэй иргэдэд тийм ээ. Амлсан. Үүнээс бид нар 1.4-ийг нь улсын төсвөөс бид нар авчиж тэтгэврийн сан ажиллаж байна гэсэн үг. За амлахаас бусдын хаанаас авж байгаа юм? Бусдын бол бид нар шимтгэлийн орлогосоо цуглуулж. За тэгэхээр юу гэсэн 1.4 за дараагийнх нь баг 3 юм байна. 4 юм биш. За 3 орчим их тий. 4 орчим бид нар шимтгэлийн орлогоор төлөвлөрүүлж. Тий орлогоор. За буюу одоо байгаа хүмүүс энэ мөнгийг төлж байгаа юм биш. Яг нь та сар болгон төлж байгаа. Та битүүрийн төлж байгаа шимтгэл. Тий одоо хамтуудын татвар авж байгаа хүмүүсийн хуваач. За би нөгөө талд нь байгаа. За яг хөө гэхдээ юу за ингэдэг юм байж. Тэгэхээр юу тэтгэврийнхаа санг хуримтлал болгох тий. Чивэл Сингапурын тэгээ нэгдсэн сан гэж байгаа шүү дээ. Хуримтлалын нэгдсэн сан. Ямар фонд вэ? Central Provident Fund. Provident Fund гэдэг. Тэгээ тэрэн дээр чинь ялгаатай тэтгэврээсээ гадна эрүүл мэнд бүх сангуудаа нэгтгэж яагаад тэгээд нэг хүн гэдэг утгаар нь харьцсан байлээ л дээ. Манайх ч одоо Сүү Батболд ерөнхий сайдаас хойш бүгдээрээ л очсон. Бүгдээрээ л тэр туршлагыг хамгийн их туршилт сураад алин ч биеүдэг улсын рекордыг тогтоож байгаа хаа Монголын засаг. За тэр яах вэ? Тэгээ ингээд очиод сураад ингээд байхад явдгийн. Тэгээд энэ том мөнгийг уг нь бол бусдаар нь 40 жилийн хүний 40 жилийн хадгалж байгаа мөнгийг
энэ эдийнхэн хадгалж болно доо. 40 жил авахгүй хуультай шүү дээ. Тэгээд 40 жилийн дараа авах болохоор мөнгө байхгүй. Тэгээд төрөөс хуугаас унж идэг ийм л байдалд орчод байна шүү дээ. Энийг яг ийм хэвийн болгохын тулд яах ёстой юм. Энэтэй холбоотой та бүхэн хууль журам өөрчилж байгаа тийм ээ одоо. За энэ дээр ямар өөрчлөлт хийгээд энийг хэвийн болгох санаатай байна. За тий. Буюу одоо энэ яригдж байгаа та багц хууль яриад байна шүү дээ. За энийг яах гэж юу хууль? Тэгэхээр улс орнуудад ингээд яг манайтай адилхан золонтой бэрхшээлтэй асуудалтай улс орнууд бидний одоо хуучин одоо ижил гараанаас ихсэн улс орнууд байгаа шүү дээ тийм ээ. Хууч одоо пост коммунист байсан улс орнууд байгаа. Тэгэхээр бид нар яг ямар аргачлалаар энэ байдлаа засах вэ гэх юм бол тэтгэврийн хамгийн гол үндсэн зарчим бол шудраг байх хэрэгтэй гэсэн зарчим байдаг. Та хэдийг төлсөн байна. Тэрийгэл та тэтгэвртэй буцаагаад авах ёстой гэсэн зарчим бол дэлхийн нийт үндсэнд бол үйлчилдэг. Түүнээс хойш баг төлчөөд би өндөр аваад гэдэг бол бас шудраг бас тий. Ердөөсөө төлөхгүй жаад байвал яах вэ? Эсвэл бүр одоо ердөөсөө төлөхгүй мөртлөө би авах хэрэгтэй гэдээ дайраад бас болохгүй шүү дээ. Үгүй дайраад байгаа. За дайраад байгаа. Тэгэхээр нөгөө нөхөн даатгалын нөгөө сул тал нь тэр байсан. Тэгээ энэ чи хоёр тусдын асуудлыг хилцэхгүй болбол тий. тэр дайраад байгаад нь тусданд өөрсдийнх нь бүтээгээгүй мөнгийг улс тусламж маягаар өгөх. Тий. Тэгээд хоёр саваа холиод энэ төлс нь хохироод яг үнэ. ингэж байгаа байхгүй. Тий. Тэгэхээр хамгийн гол асуудал нь юу вэ гэхээр одоо биднэрт ямар боломж байна вэ гэдэг асуудлыг л ярих хэрэгтэй. Гаргалгаа байна гэдэг асуудал. Тэгэхээр энэ дээр бол олон улсын байгууллагууд бол маш их зөвлөгөө тайлангууд бол аль хэдийн гаргачихсан. Дэлхийн банк, олон улсын өдрийн байгууллага Монголын нөхцөл байдлыг тооцоолоод Монгол төрж ажиллаад тэгээ танах нэгдүгээрт бол энэ улсын тэтгэврийн тогтолцоо гэдэг ганцхан энэ тогтолцоог бол задлах хэрэгтэй гэж байгаа нэгдүгээрт. Танах бол үндсэндээ генератор бол маш халсан байна. За та нар одоо хүний амьдралыг би та нарыг сайхан амьдруулна гэж ганцаараа улсын тэтгэврийн тогтолцоо ганцаараа зүтгэд бол дийлэхгүй шүү. Энийг та нар задал гэж байгаа. Задал гэдэг нь нөгөө хоёрын тэтгэврийн сангуудыг та нар оруулж ирээ. Нэгдүгээр зөвлөмж нь энэ. Хоёрдугаар та нар одоо энэ ашиглаж байгаа одоо тэтгэвэр боддог, тэтгэврийн шимтгэлээ хэмжээ, тэтгэвэр боддог аргачлал параметруудыг та нар маш хуучнаар явж байна. Бараг 80 оны параметр чинь хэвээр байна гэж. Би та нэг л жишээ дурдъя. Энэ онд 22 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй хүн 60 наснда гарч болно. Хууль нь тийм. Энэ эрэгтэй хүн 60 наснда гардаг, эмэгтэй хүн 55 наснда гардаг энэ хуулийг 1958 онд тогтооснаас. Одоо хүртэл хэвээр байгаа. Бараг 70 жил өнгөрч байна. Тэгэхээр та нар 70 жилийн өмнө тогтооснаасаа та нар хөдлөх ёстой юу гэж зас зөвлөмж өгч байгаа. Тэгэхээр одоо хуучин социалист байсан улс орнууд буюу Унгар, Чех, Польш, Словен, одоо Казахстан тийм энэ бүх улсууд энэ параметрын болон энэ системийн шинжилгээ хоёр хуулийг хийгээд эхэлчихсэн. Үгүй Монгол чивэл Монгол хүний дундаж амьдрахнаас өнгөрсөн одоо 30 жилд 10 жилээр нэмэгдсэн шүү дээ. Тэгсэн тийм. Тэгэхээр одоо бид нар бол энэ дээр гарцаагүй бас өөрчлөлт хийх өсөр аргагүй болж гэсэн үг. Хоёрын тэтгэврийн сангуудыг энэ зах зээл дээр нь оруулж ирэх бол зайлшгүй шаардлага байна гэсэн үг. Харин таны төрөнд дурддгаар төр бас өөрөө хариуцах ёстой зардлаас авах ёстой гэж олон улсын байгууллагууд бас зөвлөж байгаа. Тэр нь бол одоо та нар нийгмийн даатгалын сан дээр үүсэж байгаа зарим ачааллыг тухайлбал дуран дурдлаа шүү дээ. Огт төлөөгүй байгаа хүмүүсүүд аав ингээд яриад байгаа шүү дээ. Эсвэл бага хугацаанд төлсөн хүмүүсүүд өндөр аавь гэдэг байгаа. Тэр зөрүүгээ та нар одоо суур тэтгэвэр байдлаар шийдэж явуулж бас болно шүү гэдэг агуулгаараа ийм зөвлөгөөнүүд өгч байгаа. Манайх яг энэ олон улсын байгууллагууд. Тэгээ суур тэтгэврийг тогтоочод хэн төлөх юм? Тэр зарлыг бол их улсуудад бол улсын төсөөс хариуцж төлдөг. Тэгээ энийг ялгахгүй бол одоо ингээд одоо ялах хэрэгтэй гэдэг байна. Хуулиараа. Тэр эрүүл мэндийн даатгалч гэсэн. Төлөөгүй хүн төлсөн хүнтэйгээ адилхан авч байгаа байхгүй. Яг үнэ. Манай тэтгэврдээ ч гэсэн тийм үзэгдэл байгаа шүү дээ. Одоо та түрүүнд дурдсан тэр нөхөн даатгал дээр огт ажил хийхгүй байж байгаа 8 хийгээ явж байгаа. Тэрийг бол 8 хийж байгаа бол буруутгахгүй. Өөрийн бизнес эрхэлж байгаа. Гэтэл яг хажууд нь нэг хүн насаараа яг багш хийгээ явж байгаа хүн хоёр адилхан тэтгэвртэй гараад ирээд байгаа айгүй шудраг бас байна гэдэг. Тэгээ энэ популист сонгогдохын төлөө юугэж амлах буцахгүй өдөө ухаад өгөхөөс буцахгүй энэ тэр л улс төрчдийн хийж байгаа ажил шүү дээ энэ бол. Ер нь тэтгэврийн одоо тооцоол таны хэлдгээр их хамгийн багадаа 40-50 жилээр тооцоо хийгдэх ёстой. Хүний амьдралын нэг цикл явдаг. Тэгэхээр энэ дээр хамгийн гол нь сайн тооцоол хэрэгтэй. Хараа энэ хүн чивэл Сингапурт 30 настай залууд би ипотек авъя гэхээр өгж байгаа. Яагаад гэсэн. Яг тодорхой хэмжээний бага. Тэр тийм мөнгө цуглаагүй. Гэхдээ дунджаар энэ хүн
энэ бүх насаараа тэртээ төрөө цуглуулах юм байна. Тэгээд нөгөө хүнийг бас орон гэртээ байх юм бол бүтээмж нь өндөр байна. Амьдрал нь сайн байна гэж тооцоод залуу хүндээ юунаас нөгөө төв хуримтлалын сангаасаа ипотекийн зээл өгчөж байгаа байхгүй юу. Гүр байрыг нөгөөд тэгээд төлбөрийн багасгаад. Тэгэхээр ийм алхмуудл авах хэрэгтэй байгаа тийм. За тэгээ одоо энэ шинэ хуулийн дээр юу өөрчлөгдөж байгааг нэ. За шинэ хуулийн төсөл дээр бол одоо гарч байгаа загвар дээр бол нэгдүгээрт төрөний дурдсанаар тэтгэврийн тогтолцооныхаа ачааллыг задлах хэвээр олон давхрагт тэтгэврийн тогтолцоор орох хэвээр гэж үзэж байгаа. За энэ бол угаасаа 2015 онд Улсын их хурлаас баталсан тэтгэврийн бодол шинжилгээний бодлогын стратегийн бичиг баримтанд угаас дурдсан байна. 2015 оноос 15 онд баталсан бодлогын бичиг баримт. За юу гэсэн үг олон давхраг гэдэг. Энэ одоо нэгдүгээрт бол суурь тэтгэврийг олгож эхлэе. Суурь тэтгэврийн улсын төсвөөс хариуцъя. Дараа нь одоо одоогийн манай шимтгэл төлөлтийг тогтолцоо байна. Энийг одоо бас сайжруулъя. Дээр нь хувийн нэмэлт тэтгэвэр буюу зах зээл дээр хувийн тэтгэврийн сангууд ажиллах боломжийг нээж өгье. Ингээд нэг хүн одоо өнөөдөр тэтгэврт гарч байгаа хүн нийгмийн даатгалын байгууллага дээр очиж нэг тэтгэвэр авдаг бол энэ хуулиар ингээд задлчих юм бол доор хаяж 2 нэмэлтээр одоо 3 төрлийн тэтгэвэр авах боломжийг бүрдүүлж байгаа. За тэгэхээр тэр шимтгэл гэдэг чинь улс нөгөө хуулиараа заалсан заалт процент байгаа шүү дээ. Одоо бол хэд байгаа вэ? Одоо бол 17% байгаа. 17%. Энийг тэгээд авснараа аваад энэ бол улс шимтгэлээ өгнө. Хувийн гэдэг маань би жишээлбэл ажилтан байвал би бас өөр нэг хувийн тэтгэврийн санаад одоо мөнгө өгөөд тэрэн дээр нь улс мач юм уу нэг тийм хэмжээд өгж барих юм байна уу ямар нэгэн тэр нөгөө миний өгж байгаа 17%-аас тийшээ шилжих арга байна. Одоогийн тооцоолж байгаа загвараар бол улсаас уул шимтгэл шилжүүлэхгүй. Энэ бол цэвэр хувийн нэмэлт сайн дурын гэсэн агуулгаар явж байгаа. Явандаа бол дараагийн загвар дээр бол бодлого дээр бол энэ өөрчлөлтийг үүсэхгүй. Жишээлбэл хувийн фанд тэтгэврийн сан гарах юм бол жишээлбэл одоо за та ингээд жилд хэдэн төгрөг хийгээд байвал одоо сар тийм. Тэгэх юм бол би тэгээд 30 жилийн дараа авах гэрээтэй байна шүү дээ тийм. Тэгэх юм бол ийм болно гэж хэлээд нэгдүгээр. Олон улсын тийм тэтгэврүүд зөндөө байлээ. Зөндөө байгаа тийм. Зөндөө байгаа. Тэгээд бүх жил болгон одоо жишээлбэл одоо Английн нэг олон улсын сан $400 хийгээл авах юм бол одоо тэгээд яг таны тийм хүртэл хэмжээний татвар өгнөгөө заацсан. Тэр нь тэгээ айгүй ийм сэтгэл татхаар тоо тэр үзүүлээд байгаа маа бас. За Монголд бас үүссэн байна. Хуульгүй ч гэсэн энэ бол зарим амьдралын даатгалын компаниуд тэтгэврийн бүтээгдэхүүн зараад эхэлчихсэн байна. Зарим томоохон байгууллагын дэргэд бас юм тэтгэврийн сантаа төстэй тэмцэлтэй байгууллагууд бас ажиллаад эхэлсэн байгаа. Олон байх шиг байгаа бас нэлээд бас байгаа зах зээл дээр. Тийм бий болцсон. Тэгээд өшөө бас хувийн компаниуд ингэсэн байгаа юм. Тэтгэврийн сан хажуудаа байгуулад тэгээд та цалингаас 2% хийх юм бол бид нар бас 2% хийнэ гэж юм уу? Ийм урамшуул харин та ажлаас гарах юм бол ингэ тэгин шүүгээд ингээд хүнээ татах тийм ESOP маягийн тийм ийм юм хэлбэр хийгээд ер нь нөө чөлөө зах зээл учраас бүтээгдэхүүний олоод шүү. Манай боловсруулж байгаа хуулийн төслөөр очлоо тийм. Энэ дээр бас татварын чөлөөлөлт бас их үзүүлдэг юм билээ. Олон улсын жишг дээр. Одоо ажилтнууд дэмжиж хувийн тэтгэврийн санд хамруулад одоо зарим шимтгэлийг нь өөрөөсөө төлнө шүү дээ тийм. Тэр зардлыг нь татвар ногдох орлогоос нь чөлөөлдөг юм байна. Хувийн тэтгэврийн сангууд хөрөнгө удирдаад орлого олсон тохиолдолд бас чөлөөлдөг юм байна. Яг энэ бүх агуулгуудыг юм бол бас манай хуулийн хувийн сангууд одоо хувийн тэтгэврийн сангууд тэр тухайн пүүлийг бод сангаа удирдаад бас одоо орлого олно шүү дээ тийм ээ. Тэр орлогыг нь бас тодорхой хугацаанд чөлөөлдөг юм байна. Яг л чинь хувийн тэтгэврийн сангийн орлого гэхээс илүүтэйгээр тухайн хүний өөрийнх нь одоо баланс нэмэгдэж ин гэсэн агуулгаараа тийм дэмжлэг үзүүлдэг юм байна. Тэгэхээр энэ бүгд ингээд цогцоороо хэрэгжүүл энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аюул сайн талтай. Доктортой ажлын байр, зараа бүтээмжийн асуудал бас цаанаас алсуураад бас холбогддог юм байна. Хөдөлмөр эрхлэлт тогтвортой байх байх гэдэгт яаж байгаа юм бэ? Тогтворчлтыг тэгээ бас гэхдээ өөр нэг хэцүү юм нь инфляц. Инфляц ч нь одоо их өндөр байвал сан ажиллах хэцүү шүү дээ. Маш хүнд. Инфляцаас дээгүүр орлого олж ээж энэ сан чинь явна тийм. Яг үнэ тийм. Тэгэхээр одоо эрсдэлтэй тэгээд бонд авч болно, хувьцаанууд авч болно. Тэрэнд нь хязгаар хийж өгснө бүтцсэн юм буюу. Тэр хөрөнгө оруулалтын диверсификацийг бол яг хуульчилж өгч байгаа. Одоо шир буюу ямар шиг хэмжээгээр хөрөнгө оруулалт хийхийг бол эрх үхий байгууллагаас тухай бүр тогтоохоор
эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулаад бас хит хатуу биш, хуулийн заавал бас хатуу болчдөг. Эрхүүгийн байгууллага бол бас мэдрэмжтэй ажиллаад өөрчилж болохоор одоогийн төсөл дээр тусах. Банк шиг заавал байх ёстой нөөц нь тэр байгаа. Үлдсэн нөөцөө одоо та нар ийм маягаар эрсдлийн хэдэн хувиар одоо тий тооцсон. Тэгэхээр энэ чинь өөрөө эдийн засаг дотор байгаа бас л ямар нэг бодиттой тэр хувийн компани бодлоор зарцуулагдах том хөрөнгө явж ш том сан. Яг үнэ. Тий. Тэгээд ер нь энэ одоо энэ орон сууц, ипотек энэ төр гэж ярьж байгаа. Одоо бол зөвхөн банкны системээр яваад шүү дээ. Яг үнэ. Тий. Тэгээ энэтэй холбоотой ямар нэг амьдралын чанарыг дээшүүлэхэд холбоотой энийг холбож өгсөн ямар алхам хийж гэнэ хууль. За тийм. Хоёр асуудал байгаа. Нэгдүгээрт үндэсний баялагын сангийн тухай бол тусдаа хууль батлагдсан. Өнгөрсөн оны 4 сард батлагдсан. Тэрний нэг сан нь бол хоримтлын сан байгаа. Энэ сангийн үйл ажиллагааг бол манай яам гэр бүл хөдөлгөөн нийгмийн хамгааллын яам хариуцаад ажиллаж байгаа. Гэхдээ энэ бол тэтгэврийн сантай одоогоор холбоогүй. Энэ бол байгалийн баялаг буюу тухайн орд газрыг эзэмшиж байгаа компани 34%, төрийн эзэмшлийн 34% ногдол ашгийг иргэдэд бол шууд хоримтлуулж бүртгэж байгаа. Энэ нь бол явандаа шууд ипотектэй холбогдоод эхний хөрөнгө оруулалтууд нь бол ипотекийн сахивчлалт руу гарчихсан. Одоо манай яамны боловсруулж байгаа одоо нийгмийн даатгалын багц хууль дотор бол нэг зарчим бол хэрэгжээд эхэлчихснээр бол мөнгөжүүлж эхэлж байгаа. За одоо манай нэг ажилтны 17% шимтгэлт төлж байгаа шүү дээ, тийм ээ. Бүгдээрээ хуучин бол бүгдээрээ ингээд одоо аав ээж минь нэмээ өвгийн тэтгэврт санхүүжилтэн гараа явуулдаг байсан бол өнгөрсөн оноос 2% нь хоримтлуулж эхэлж байгаа. 2%-ийг. Тэтгэврийн сангаас 2% шиг бодит мөнгө болгож ийн гэсэн. Яг энэтэй холбоотой тэтгэврийн сангаас 2%. Энэ үндэсний баялагын сан дотор өөр ямар сан байна? Хоримтлын сангаас гадна ирээдүйн сан байгаа. Хөгжлийн сан байгаа. Тэгээд хоримтлын сан байгаа. Хөгжлийн сан гэж. Энэ ирээдүйн өв сан чи хэдэн төгрөг нь явах юм шиг. Тэр хоёр санг нь бол одоо би сайн мэдэхгүй байна. Яг хоримтлын нэгдсэн сан дээр төвлөрөх орлогын гол их өсөр нь бол төрийн эмчийн мэдлийн 34% ногдол ашгийг энэ ирээд хоримтлын нэгдсэн сан дээр төвлөрүүлж байгаа. Төрийн өмчтэй компаниудын дивидендийг яг үнэ 34%. Тий. 2024 онд бол 495 тэрбум төгрөг хоримтлагдсан. Тэгээд нийт 3.5 сая хүн дээр энэ хоримтлалыг бүгдийг бүртгээд хүн болгон дээр нь бүртгээд 2024 онд хэдэн төгрөг? 495 тэрбум төгрөг. 495 тэрбум төгрөг. Энэ яг ийм хэмжээний байгалийн баялагын сангаас гээд төсөв дотор тийм ийм хэмжээний мөнгө бараг орцсон байсан. Төсвийн орлого дотор орно гэдэг тэр хэлж гинүү тий. Одоо энэ чинь бол төсвийн орлогоос зарцуулахсаа танай хуруу явчихсан байна шүү дээ. Хоримтлын сан руу. Тийм. Тэгээ хоримтлын сан руу за тэтгэмжийнхаа 2% авч जैन, эдийг авч जैन. Тэгээ нэг 495 тэрбум төгрөгтэй юм байна. Эний ч одоо захиран зарцуулах эрх одоо хэнд байна? Одоо энэ үндэсний баялагын сангийн тухай хуулиар хоримтлын нэгдсэн сангийн хөрөнгөний удирдлагыг бол Монгол банк хариуцж хийж байгаа. За тий. Хөрөнгө итгэмжлэн удирдах этгээд гэж үзэж байна. Тэгээд жилийн өгөөжийг бол Монгол банкны бодлогын хөтөлбөрөөс баггүй байна гэсэн тийм заалттай байж удирдагдж байгаа. За тий. Бодлогын хөв 10% байх нь шүү дээ. Тий одоо бол 12% болчихсон байна шүү дээ тий. Тэгэхээр энэ чинь Монгол банк удирдах байгаа өөрийнхөө дансан дээр аваад суугаад байх юм биш үү? Тэр чинь тэртээ тэргүй 10% бодлого өгж байгаа юм чинь. Тий. Гэхдээ энийг бол нөгөө сангийн хамтаа байгуулсан гэрээгээр бол яаж удирдах вэ гэдгээ тодорхой заачсан байгаа. Заасан байгаа. Заачсан байгаа. Тэгээд энэ 24 онд 10% байсан. Энээс илүү өсч чадсан уу? Эхний ээлжинд энэ мөнгө бол нэг өдөр нэг дор орж ирээгүй. Тодорхой хэмжээгээр одоо төлөвлөлтөөсөө тий ногдол ашгаасаа туу зуралдаа төдийг хуваарлаа гээд баг багаар хоримтлагдаж орж ирсэн учраас яг тийм өндөр хэмжээний бол дивиденд бол 492 нийт өнгөөр бол бодогдоогүй хугацааны өөр учраас 25 онд тэгвэл ийм хэмжээний 10%-ээс илүү үли босох хэрэгтэй байна. Одоо бол тийм. Яаж босох юм бол? Одоо бол энэ 25 оны хоримтлын нэгдсэн сангийн төсөв бол 507 тэрбум төгрөг. 25 он дахиад нэмжтэй. Ингээд нэг их найд бараг төгрөг болчихсон гэсэн. Тэрийн үед удирдлагыг бол Монгол банк ингээ хийхээр хуульж ирсэн байж. Манай тэтгэврийн хуулинд бол түрүүн танд хэлсэн 2%-ийг бас ингээд хоримтлуулж эхлэх гарааг нь тавьсан эхлээд.
За бодитоор тэнд бас нэг 200 тэрбум төгрөгийн хөрөнгөлөл үүсчихсэн байж байгаа. 2%. Тэгэхээр 475-ын 220 хэдэн танах юм уу эсвэл нэмээд тусдаа. За тий. Одоо энэ мөнгө бол 200 тэрбум бол цэврэг тэтгэврийн сан дээр нөөц сан хэлбэрээр үүсчихсэн байгаа сан чөлөөт үйлдвэрлэл гэсэн үг. Одоо энэ мөнгийг удирдах одоо үндсэн эрх нь бол нийгмийн даатгалын байгууллага төр өөрт нь байгаа. Тэгээд энэ мөнгийг удирдахдаа бид нар бол нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан журмаар дээр нь бас баталсан зохицуулалтаар дээр нь анх удаага өнгөрсөн онд мэргэжлийн хороо гэж бас байгуулагдсан. Мэргэжлийн хороо нь одоо хөрөнгө оруулалтын, санхүүгийн, аудитын, актуарын гэдэг хороодууд анх удаа байгуулсан. Тэгээд түрүүн бас таад үнэлээс аюулгүй байдал гэж хэлсэн тий. Бидэрт бас муу түүх бол бас байгаа. Банк хамгийн муу банкнд алдсан түүх байгаа. Ганц банк ч биш шүү. Хэд хэдэн банк мөнгөө буцаж авч чадахгүй, үндсэн хөрөнгөнд борлуулж чадахгүй, үр дүнд нь тэтгэврийнхаа хангалттай тавьж чадахгүй л байгаа шүү. Тий. Одоо бол тэр бүх одоо эслүүдийг бол одоо шинэ батлагдсан хуулиар бол хаасан. Мэргэжлийн хороо бол үндсэн дүгнэлтээ гаргаж байгаа. Юу гэж хааж байгаа юм. Тэгээ яахан хэн төлхийн тэрийг чинь. Нэгдүгээр тэгж байгаа. Яагаад хааж одоо нэмж гарах эрсдлийг. Нэмж гарах эрсдлийг. Тэр нь юу гэхээр тэрийг босож авах юм байгаа шүү дээ. Хэлээ нэгэн зөв. Тий, аавна. Системийн ач холбогдол бүхий банкнд л та нар депозит байршуулаарай гэж хуульчилсан. Монгол банк бид нар бол системийн ач холбогдол бүхий банкыг энэ 5 банк шүү гэж өгч байгаа. Тэгэхээр дотор мэдээж таны дүрмэнд орсон банкны бүх шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх ёстой гэсэн үзүүлэлтүүдийг үзээд мэргэжлийн хороонд тэн дээр ажиллаад за энэ банкнд ийм байршуулбал зүгээр ингээд. Гэтэ мэргэжлийн хорооны даалгавраар гарын үсэг зурдаг та юу? Биш. Мэргэжлийн хороо өөрсдөө дотроо дарахтай. За яг энэ фандын дарга та биш юм биш. Биш. Тийм. Тэгэхээр энэ бол нэг салангат удирдлага гэсэн үг. Ангаар эрх мэдэл над бол байхгүй гэсэн үг. За ийм маягийн өөрчлөлтүүд одоо багц хуулиараа явагдаж байгаа юм байна. Хизээ нэгэн цагт хийгдэх ёстой ажлуудлаа хийж байгаа юм биш үү үндсэндээ. Энэ бол тийм. Ямар ч гэсэн бүх насаараа ажиллаад настай болсон хойно гуйлгагүйгаа явж байхаагүй л зохицуулах ёстой шүү дээ. Нөгөө юун гуйлгахгүй хүүхдүүдээс хамаарахгүй орлоготой байх ёстой шүү дээ. Тэгээ ийм цаг ирэхээр одоо энэ хөгжилтэй орны чинь өндөр хөгжилтэй орны хүмүүс чинь настай болохоор улам баян болоод улам олон газраар яваад аялал жуулчлал хийгээл дуртай хоолой идэл юм. Манай хөгжчүүл нэг тийм болох л ажлыг одоо хийж байгаа байхгүй юу. За та одоо энэ салбараар их олон жил ажилласан, ном юм сурсан, яг шат шатын дамжиж байгаа саяхан ингээд нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга болсон. Баяр хүргэе. Баярлалаа. Тэг том хариуцлагатай ажил тийм ээ. Тэгээд ийм ажлыг хийж байгаа хүмүүс чинь заримдаа том алдаа гаргаж исэн. Тийм мэдээж одоо тийм гарах боломж байхгүй байх, тааж гаргахгүй байх. За ямар ч л гэсэн их олон хүний итгэл байхгүй тэтгэврийн сан чинь. Тэр шин төрд итгэж байгаа. Би ингээд одоо ажил хийж байгаа. Одоо мөнгө өгж байгаа. Гэхдээ яг одоо авах үедээ би бас нэг худалдан авах чадвартай орлоготой болох байхаа гэж. Тийм учраас инфляцч бага байх ёстой гэж харж байгаа тийм. За их баярлалаа. За баярлалаа. За хүн төзөгчтэй өнөөдөр тэтгэврийн тухай ярьлаа. Гол асуудлуудыг одоо шинээр шийдэх тийм хуулийн төсөл явж байна. Энэ бүгдээрээ оролцсомоор бай. Тэгээ та бүхний мэдлэгт өнөөдрийн яриа энэ нийгмийн даатгалын ерөнхий газрын даргатай энэ өөртөө ярьсан яриа хэрэг болно гэж бодож байна. Ингээ манай нэвтрүүлэгт нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Тосонгийн Батжаргал оролцлоо. Сэлгэр уужим орон зай. Хараа баясгах үзэмжит харууц. Сэвэр агаар тав тухтай орчин. Тансаг давтагдшгүй өнгө төрх. Таныг илэрхийлэх төгс хийцлэлтэй King Tower. Тав дугаар элчийн орон сууцны загварын байранда та бүхнийг урьж байна. King Tower Apartment.